Кизуна боловсролын төвөөс та бүхэндээ зориулсан бэлтгэн явуулдаг видео мэдээллийн маань булангийн энэ удаагийн дугаар эхлэх бэлэн болж байна. За энэ удаагийн дугаарт маань Кизуна боловсролын төвөөр жуулчлуулаад Япон улсын ОЖ Япон хэлний сургууль суралцахаар яваад тэндээ сургуулаа төгсөөд мөн үргэлжлүүлээд дижитал маркетингийн чиглэлээр коллежид суралцж байгаа оюутан Ганбаяртайгаа хийсэн ярилцлагын 3 дугаар хэсгийг хүргэж байна. За энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ ямар зүйлсийг үзүүлэх вэ гэхээр Ганбаяр маань хичээлээ дуусгаад гэр рүүгээ явах замдаа биднэрт өөрсдийнхөө Японд ажиллаж сурч амьдарч байгаа талаараа бодол санаагаа хуваалцсан. Мөн түүнээс гадна ойр орчмынхон байр байдлыг ерөнхийд нь танилцуулсан байгаа учраас та бүхэнд маань илүү бодиттой, сонирхолтой, үр өгөөжтэй нэвтрүүлэг болсон байхаа гэж найдаж байна. Энэ удаагийн дугаарыг маань хүлээн авна уу? Ja, тэгэхээр одоо bekender гэх. За ихэд энэ бол энэ орсон суулгах шиг байна. Тийм ээ. Сэрхний тоншид сэрхний гадар байхгүй. Солонгостэй хүмүүс ирчээд рүү Японч ямар сэрхий юм бэ гэж. Газар өвөнөр гадаад сэрхий байж байна. Японы өвөө эмээнэр ер нь их эрт босч байгаа үст те. Тий, ерөнхийдөө нэг 5 цаг маяг бүх ажил бараг их талбай байна. Ажил төрөл эхлээд миний Японд суралцж явах үед бол харж мэдснээр бол өвөө эмээнэр нэг 4 өнгөрөөгөө 5 цаг гэж босоод гадаад орчноо ингээд цэвэрхэн мөртлөөл ахаа цэвэрлээл зүлэг ногоогоо услаад ингээд арчлаад эхэлдэг юм байна лээ шүү дээ. Тийм. Ажилтаа шүү. Цагаа. Япончуудаа суралцах юм бидэрт маш их байгаа гэдэг шинээс бодоод. Тийм, Япончууд ямар нэг одоо төлөвлөгөөд дандаа төлөвлөгөөтэй хийн. Өөрөсө төлөвлөгөөгүй ажиллах гэж байхгүй. Өдөр тэр их юм хийх байсан бай. Тэрнийг яг төлөвлөд зөвхөн тэрийг хийн. Нэмж хийн гэж байхгүй. Тийм тийм. Яг дууссан бол ажил дуусна. Одоо Ганбаяр маань сургуулиасаа гараад явж байгаа тий? Тэгээд сургуулиасаа гараад одоо метроны бодолтой явж байгаа. За. Чи метронд суудаг юм уу? Галт тэрэгэн Диншанд суудаг юм уу? Метронд суудаг юм уу? Диншанд суудаг. Диншанд суух юм байна тий? Тэгээд метронд л та чикадэц яриад байгаа гэдэг. Тий, чикадэц өгөөд газар доогоор явдгийг л яриад тий. Тий. Ожиро чикадэц багтаад метроо Диншагаар явдаг. За. Ожиро JR гэдэг Японы төгс юм гэдэг та. Тий, JR гэдэг ер нь гол хэрэглэгддэг сэн байгаад шугам байгаад байгаа шүү дээ тий. Тий. Танаа сургуулиас чинь сургуулиас ер нь гэр чинь байр чинь хэр холоо? Одоо энэ сургуулиас манай гэр 18 минут байна. Өөр маш ойрхондоо орох юм шүү. Тийм байна. За. Энэ чинь юустай Токио, Шинжуку, Икебукуро гэдэг. Манайхад Икебукуро байна. Икебукуро гэдэг чинь бас хамгийн гол төв буудлуудтай ордог шүү дээ. Энэ төв байна. Икебукурод бол худалдааны том төвүүд байна. Одоо бүх нэртэй гой хоолны газрууд байна, дэлгүүр хоршоо байна тийм ээ. Тэрийгээр явах юм бол өрдөөсөө л өөрийнхөө одоо бүхий л одоо зүйлсийг хоол, уун, бүхэл юм. Батаж байна энэ. Тэгээд одоо ингээд дэлгүүр хоршоо юу гэдэг. Ерөнхийдөө энэ ч одоо ажил явуулчих. Тэгээд ажил явуулцаад аюулгүй ажиллагаа нэг өвөнөр маань ингээд сууж байна. Тий, аюулгүй байдлыг бол дээд зэргээр хангана л та тий. Тий. Одоо энэ нэг жижигхэн барилгын ажил явагдаад байна уу? Тий, нэг барилга баригдсан. За, багштай төр зогсоод харуулах боломж байгаа болов? За. Энэ бол хуучин байсан газрын барилгын буулгаад оронд нь шинэ барилга барьж байгаа юм. Энд яваад тэгээд ингээд хамгаалсан хүмүүсээ яваад. Одоо энэ борохотой өгөө. Наагур цагаар хүн нэг ийшээ орохоос ч юм уу янз бүрийн инфлюенс юм болохоос хамгаалсан. Тэгээд энэ голцоо ийм
туслуулах ажил дээр болохоор нөгөө тэтгэвртэй гарсан өвөө эмээ нэрийг голцоод айчлаад цагийнх нь хөлсийг өгөөд ажилуулчт юм шиг үлээ тий. Тийм тэргээрээ чи Японууд нь наслын холоо гэж би боддог шүү дээ. Гэртээ сууж байгаа ерөөсөй байх. Одоо манай ажил дээр ихэд 72-т өвөө хүртэл ажилтдаг шүү. Тэгэл 40 цагтай өнөөс ялгаагүй л ажиллана юм. Ялгаагүй л ирч хүчтэй гялалзаад хилтгнаал те сэргэлэн хөнгөн шингэн гिचгтэй хэл ажиллаж байгаа үстэй. Тий, хахад ерөөсөө нэг 50 мягтай юм шиг санагдав. Ярихаар 70 идтэй байж таа. Миний багшийн бодлоор бол их ингээд насан өндөр болцсон мөртлөө л ажил төрлөө хийгээд идэг ингээд амьдралын зорилготой ирч хүчтэй байдаг болохоор японочууд бас сэтгэл санаагаараа бүтэлдэггүй байх гэж бодогдоод байдаг шүү дээ. Тий. Стресстэй асуудал байхгүй юм чи ч одоо. Харин манайд бол машин сигналдал уурлал бүглэрэл энэ Японд юм байна. Бүх юм иншаагараа явчихсан машин сигнал бол болохгүй таргуулна гэдэг. Тэгээд бүхэн дөрмөөр энэ чи дөрөв зөрчнөөсөө болоод ирсэн байна. Тийм шүү. Дөрөв зөрчил торгуул. Дөрмөө бол маш хатуу баримтлал үстэй. Маш дөрмөг бол амар хатуу. Ян зэрэг асуудал болгон бол стресс болоод тэгээд Монгол тэгээд саяараа гэдэг юм байна. Манай Монголд бол ер нь ямарваа нэгэн байдлаар жижиг шажиг дүрм зөрчичөөл за аргалаад гэдэг юм уу ярилцаад гэдэг юм уу тийм яриануд их сонсогддог шүү дээ тийм ээ. Гэтэл Японд бол тийм юм ер нь баг байхгүй үстэй. Тийм баг шүү дээ. Япон хүмүүс нь өөрсдөө хүртэл болохгүй үгүй гэдэг юм чинь. Хариуцлага алдсан учраас би энэ хариуцлага одоо үүрнэ л гэж ярих нь шүү дээ. Тэ өөрсдийнхөө зүгээс. Тийм. Тэгэхээр манай одоо энэ машины зогсоолууд хэд жишээ нь одоо ингээд зам дээрээ шууд уншигчтай. Ажилтаа пост тэрнийг ажил машинаа тавьдаг. Тэгээд тэндээс явхад ямар ч машиныг хаасан гэхэд одоо жишээ нь байхгүй. Гэсэн мөртлөө тийшээ заавал мөнгө хийж явдаг өөрсдөө. Тэгээд зүгээр ингээ явуулчих чи ямар амаатай гэдэг болохгүй ээ. Чи өөр хүн хийж байгаа ажил гэдэг. За одоо чи яг хаана явж байна? Би одоо метроныхоо бодол руу орчих. Метроны бодол маань ингэж харагдах юм шүү дээ. Тэгээ Никибукурогийн метроны бодол энэгээр дотор нь дэлгүүрүүд байна. Брэндүүд байна. Тэгээд цэглэнштаар явхад одоо зогсоод тавьж байгаа хүмүүс нэг талаар нь яарч байгаа хүмүүс алхаж байна. Японч нөгөө 100 гарын дүрмтэй болохоор зогсож байгаа хүмүүс нь хөвчлийн 100 талдаа зогсдог тий ер нь. Тийм 100 талдаа зогсно. Яаж байгаа хүмүүс нь баруун талаар нь алхаад өгөөд явчихдаг шүү дээ. Тийм нэг журам дөрөв хаач хөвчдөг. Машин хүртэл тийм байдаг шүү дээ. Машин зам нь шүү дээ. Харин тийм. Тэгээ анх очиж байгаа хүмүүс жоохон толгой эргээд идэх юм байна л шүү дээ. Би бас сайхан жолооно хийсэн машин дээр. Тэгээд явахаар бас яг энэ дүрмээрээ л өгсөн байлаа. Баруун талд яаж байгаа нь яваад зүгт удаа явах байгаа. Нэрэ жолооны үнэмлэх авах гэснээс одоо гадаад оюутнуудад авахд хүндрэлтэй юу? Ямар нөхцөл шаардлагатай вэ? Жолооны үнэмлэх авахд? Тийм хүндрэлтэй юм байхгүй. Өөрсдөө очоод Монгол жолооныхоо үнэмлэхийг авчирсан бол Монголоос нэг жолооны тодорхойлол. Тэгээд тэрнийгээ барьж ирээд шалгалт яваад ингээд Монгол жолоонд Японы шинээр байгаа гэхэд бүх юм гэж аваад тэгээд өдөр тавч өгөөд нэг дүрм нэг жолоо. Тэгээд тэгээд тийм бодё шорт дээр жолоонд аваад. Тэгээд Японд нөгөө жолооны нэг сургалтанд суудаг ш тийм юм суухгүй болох юм уу? Суухгүй. За. Гэхдээ Монголд нөгөө жолоон суугаагүй үнэмлэхээ аваагүй хүн бол тэндээ сургалтанд суун тий? Тийм хүн болсон. За.
За тэгэхээр жолооны үнэмлэхээ аваад Японд очих юм бол Японд очиод шалгалт өгөөд Японд жолоо барих эрхтэй болж болох нэ. Тэр чөлөөтэй. Ямар нэг үеэд байна. Одоо метроны бодлын хат. За энэ нэг ногоо IC карт гэдэг нэг Suica гэдэг юм уу? Suica карт. Suica. Энэ нэг оюутнууд яг метроор явдаг оюутнууд нэг үнгүй тооцоогоор бас оюутнуудын хөнгөлөлттэй карт гэдэг байна. Тэргээр авчтай. Үүний 50% гэдэг. Үүнийрээ орны сар явах хэрэгтэй. За. Карт байхгүй бол галт тэргэндээ төлөх мөнгнөөс одоо энэ картаа худалдаад авчих юм бол 50% хөнгөлөлттэй сууж болох юм байна, тийм ээ? Тэрэгээрээ давуу талтай байдаг байх нэ. Тэгээд шинэ хөрмөр байхгүй бомд очиж. Галт тэргэндээ суухтаа хүртэл ингээд юу дэлгүүрт очирж байгаа юм шиг яг ингээ араасаа зогсчихж байгаа үстэй, тий? Однаас ингээл очиж. Багш нь бас анх очиод нөгөө суралцж байхдаа ингээд очирж байгааг нь одоо сайн юу яахгүй урдуур нь 1-2 удаа ороод бас хөдөөлөгдчихсэн талч бас надад байгаа л да. Энэ нөгөө инстэ хүмүүс софтвер одоо нөгөө начаад ихтэй үед нөгөө инстэчэд эндээс. Я сүншэнийг андаж байгаа. Бүх юм эмхтэй, цэгцтэй, ойлгомжтой, стресстэй уурж бухимдаад шаардлага ерөөсөө байхгүй тийм орон улсад гэж бодоод байгаа шүү дээ. Багш нь бол өөрөөгөө стресстэй юм бол стресстэй байсан баг. За ингээд ган баярын маань хувьд галт тэргэндээ ороо суучих юм бол галт тэргэн дотор бол ярьж болохгүй шүү дээ. Бас тийм амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй тийм ээ. Тэргэн чамд жишээ ажилтаа бовоод байгаа ятарч юм эсвэл тэднийг амар тань байдаг ялж байгаа. Утасныхаа дуу чимээг хитрхи чанга дуурах юм бол одоо зүрхэн өвчтэй хүн байна, жирэмсэн хүмүүс байна. Биднэрт бас сөргөөр нөлөөлөх тохиолдол байдаг учраас аль болох нөгөө хүмүүсээ бодно гэдэг өөрийгөө биш харилцагчаа бодно нөгөө хүмүүсийг бодно гэдэг соёл их үйлчилж байгаа үстэй тийм. Манайч хэрэглэж байгаа юм. Ямар ч өргөмжлөл байхгүй мөртөө өөрсдөө соёл. За. Тэндээ яаж байгаа метронд амжихгүй хүмүүс байл хажуудын цагаан шугам дээр байгаа дараагийн метронд шигчээд соон зүгэнэ. Өөр илүү нарийн жижиг дүрм журмууд бас байдаг байх юм. Энэ шар шугамнасаа урагшаага зогсож болохгүй шүү дээ, тий? Шар шугамнаас урагшаа зогсож болохгүй. Энэ шар ногооноос нааш. Энэ түншлэн метроноос бас ингэж явдаг. Ингэж цаад болчихсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэр эрх ашгийг нь бүр маш их хүндэтгдэг орн байгаа биз? Тийм, ерөнхийдөө одоо миний хийдэг ажил гэдэг дандаа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ арай юу гэх юм таныг тавьдаг юм таамаг байдаг. Айгуу нэрээ хийдэг юм. Ихэнх юм ерөнхийдөө хүмүүстэй яг их тэгшл болсон ажиллаа. Хин гэж ядах ба. Тэхнээ тий. Ингийн иргэд байна уу? Тэр хүмүүс орох тусгай хаалгатай.
같은데. За Ганбаяртай баярлалаа. Энэ удаагийн маань дугаарт маш их ойлгомжтой, тодорхой, за бодиттой, сонирхолтой мэдээлэл өгсөн Ганбаяртай багшийн зүгээс талархлаа илэрхийлж байна. Баярлалаа. За Ганбаяртай цааш нь ажилд нь, амьдралд нь, сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа.